Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. Уянга Канада YouTube сувгаас надад ирээгүй хайр Монголын уран сайхны киноны 8, 9 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. За би киногоо гүйцэхээр маш их шамдаж хичээж ажиллаж байгаа удахгүй ангиудаа гүйцэнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. 8 дугаар анги дээр маш олон зүйл гарч өнгөрлөө. 7 дугаар анги дээр алтрын аав нь нас барчихсан шүү дээ тий. Түүнээс хойш мэдээж ээжд нь хэцүү байх болно. Тэгээ хандаагүй олон янзын ааш авар гаргаж байгаа. Түүний хамгийн хурц хэлбэр нь үл мэдээж бүжээд дургу байж итэл бүжээ нөгөө алтрыг томилолтоор гадаад явцсан хооронд нь найзуудтайгаа шоудж агаад тэгээд тэр нэг баяр хүүгээ жолооч залуутай нөгөө хонгороо жоох учруу уруулах гэж хичээгээ тэгээ чадаагүй. Тэгээд тэр залууд нь арх өгөөд гаргаж явуулаад нөгөө залуу нь машинаар нь юм хөмөргөө тэгээд тэр асуудлаа соёлогийн аваар шийдүүлнэ гэд ерөн соёлогийн авын хатганд орсон шүү дээ тий. Тэгээ яг болвол бүжээтэй баярхуу хоёр бол унтаагүй янз бүрийн харилцаанд ороогүй. Гэхдээ хандаагүй болвол энэ баярхуугийн хүүхэдгээ ойлгоцсон. Яагаад тэгэхээр үнэхээр тэгж ойлгогдохоор үйл явдал болсон шүү дээ тий. 8 дугаар анги дээр нөгөө гадаадаасаа богино хугацаагаар хурж ирж байгаа. Тэгээд хурж ирээд мэдээж аавыгийн нас орсныг мэднэ. Тэгээд бүжээд маш их санаа зовж бүжээг хайж эхэлнэ. За энэ хооронд нөө бүжээ нөө конторт цэвэрлэгч хийдэг болсон шүү дээ тий. Тэгээд цэвэрлэгч хийгээд байж байхдаа алдар ирээд намайг аавна гэсэн маш их өндөр ихтгэл найдвар хүлээлттэй байсан. Тэгээд ажил хийгээд хог шүүрдээд орц морц гудамж талбай цэвэрлээд потволд амьдраад ингээд маш том гизтэй байж исэн. Тэгээд алдар хурж ирээд мэдээж бүжээг хайсан. Тэгсэн чинь хандаагүй жирэмсэн тий эндээс явсан тэр манад ирсэн цагаас хойш гай зовлон дуудсан. Ер нь тэр хүүхэд нь чиний хүүхэд биш энтергээ хэлсэн. Тэр бол баяр хүүгийн хүүхэд гээд. За тэгэн гут алдар мэдээж эхлээд ээждээ итгээгүй та яах гэж тэгжээ би бүжээг олж уулзна гээд. Яг энэ анги дээр бол бүжээ алдар хоёр талд айгуу гой зөв юм хийсэн. Нөгөө кинонууд чинь нэг яах гээд байгааг нь мэддэхгүй ингээл би ингээл харсан би тэгсэн гэл нэг юма хэлдэггүй штэ тий. Гэсэн чи алдар шууд гэрээсээ гараад тэр хонгороотой тааралдаад хонгороогоос ямар ч хэсэн бүжээг хаана амьдарч байгааг нь олоод тэр газар нь очиод конторын дарагтаа тааралдаад бүжээгийнхэн ямар ч хэсэн байгаа тэр подволд ордог. Гэсэн чи гай болж тэр нэг подволд нь яг бүжээгийн гэрт нэг танихгүй сохтуу хүн ингээд орж ирээ хөвтөд байжсэн. Тэгээд алдар ороод та юу хүн бэ хин бэ энтер гэд бүжээ хаана гэсэн нөгөөх нь бүжээгийн танихгүй өрнөөсөө надад хоол авчирхаа явцсан гэж хэлсэн. Ирээд алдар ингээд жоохон гайхдаг. Ээж нь чиний хүүхэд биш те. Тэр бол ийм дандаа гай зовлон дууддаг. Ер нь тийм онцгүй юм ихтэйгээ хэлсэн байж идэг. Гэтэл тэгээд подвол энтерт амьдраад байж идэл тэр амьдрдаг гэдэг газар нь бас нэг тийм сохтуу хүн хөвтчихсэн. За тэгээ гарч ирээд ээжхэн үгэнд эргэлзээд ингээ явж исэн. Тэгсэн чинь яг бүжээ зүрөө тэр өөрийнхөө амьдарч исэн подволдоо орж ирнэ. Тэгээд алдар бүжээ хоёр л яг зөрчиж байгаа. Тэгээ мэдээж эрэг бүжээ чинь алдрынхан гэрийг мэдэн штэ өөрөө хамт амьдарч исэн те. Тэгээд нилээн жирэмсэн нилээн том гэхдээ төрх арай болоог бахта алдрын байрны гадаа очдог. Алдар ингээд бүжээг шууд хараагүй юм шиг царайлаа явах гэсэн. Тэгээ азар бүжээ ингээ бүх юм хэлдэг. Чиний бодож байгаа бүх юм худлаа шүү. Ээж хэлсэн бүх үг худлаа шүү. Ерөөсөө тийм юм болоогүй. Би жирэмсэн штэ энэ чиний хүүхэд штэ гэ хэлдэг. Энэ дээр бол бас надад хамаг юм хэлчлээ дээ гэж би ботсон. Тэгсэн хэдий ч гэсэн алдар за ер нь ээжийнхэн нөө хэлсэн үг нь үний юм байна. Бүжээ ингээд өөр хүнтэй олцсон байхгүйд нөөрийн араар тавьсан гэд итгэцэн учраас тэр чигээрээ миний ээж бол надад дандаа сайн сайхныг сандаг тийм хүн гэд. Ингээд өөрийнх нь бодолтой үнэн чигээр үлдэж байгаа байхгүй юу. Бүжээ яг алтрын гэрээс гараад уйлж муулаад тэ амир хэцүү ингээ байж идэл гинт машинд мөргүүл ингээ алтдаг. Тэгээд сандарсандаа болоод яралтай төрчихөж байгаа байхгүй юу. 9 дугаар анги эхлэхэд бол бүжин төрсөн байж байгаа. Тэгээд эмнэлэг дээр ингээд амар сэтгэл санааны хямралтай тэгээ хүүхдээ авахгүй гэж нэг хэсэг үзнэ. Тэгээд нөгөө эмнэлгийн хүмүүс чи хүүхдээ авах ёстой энэ бол чиний хүүхэд ингэж болтгоо молтгоогээ хэлнэ. Тэгээ бүр өрөвдөл бичээд энэ хүүхдийг хүнд өргүүлж өгөөч би энэ хүүхдээ авахгүй аав нь битэрийг голсон надад хинж байхгүй надад туслах хүн байхгүй надад мөнгө байхгүй би яаж энэ хүүхдийг өсгөх юм бэ гэд эмнэлгийн дарга бололтой нэг хүн дээр ингээ ордог. Тэгсэн чинь нөгөөх нь гарын үсгийн зурулж аваад за тэгээ няраа хүүхдийг хинж өргөж авдаггүй тэгэхээр хүүхд чи асрамжийн газар очино гэж хэлдэг. Тэгсэн чинь бүжин амир уйлаад асрамжийн газар л биш шүү. Энэ дэлхий дээр өөр хүүхд хүсээд хүүхдтэй болж чадахгүй байгаа нь зөндөө байдаг үстэй айл олоод өгчөөчтэй гэж хэлдэг. Тэгээд одоохондоо яг юм дөнгөж төрсөн яраг авах айл байхгүй. Тийм болохоор асрамжинд өгнө гэсэн. Тэгсэн чинь асрамжил биш шүү. Би өөрөө асрамжийн газар өссөн. Тэнд аз жаргал гэж байдаггүй гэж хэлээ уйлаад тэгээд шийдвэрөө өөрчлөөд ямар ч гэсэн хүүхдээ авч байгаа. Тэгээ энэ дээр
би бас нөх хүмүүсийн өмнөөс л одоо хэмзэглэдэг хүн юм байна л да. Тэгээ асрамжийн газар өссөн одоо асрамжийн газар байгаа хүүхдүүдэд бас энэ жоохон хэцүү болсон болов уу гэж бодсон. Гэхдээ тэгсэн бол битээ тэгж бодоорой. Хүн болгонд аз жаргал гэдэг өөр байдаг шүү. За 9 дугаар ангийн гол үйл явдал бол хонгороо Алдрагийн ээж хандаагчтай очиж уулзна. Тэгээд яг юм хоёр үзүүртэй зөв гэдэг штэ тэг тэрэн шиг юм ярьдаг. Нэг талаас бүжээгээ бодоод байгаа юм шиг боловч нөгөө талаас бас бүжээг Алдраагаас ер нь салгаад арчаад хайцсан дээр гэхдээ үүнийг хоосон үлдээж болохгүй учраас эднээс мөнгө салгаж өгье гэд хонгороо Алдрын ээжтэй уулзаад одоо та Алдрын ээж болтоо болвол Алдрын найз би болтоогийн ихнэр ингээд бидний гэр бүлд энэ бүжээ гэдэг хүн саад болно. Тэгэхээр энд тэр дутуу хүсэж байгаа юм энэ өгчээ мөнгө өгчил доо гэж ятгасаар байгаад ээжээс нь одоо мөнгөний тухай ярьж итэл цаанаас нь алтар гарч ирээд бүжээ хідэн төгрөг нэхэд байгаа гэж хэлдэг. Тэгэхээр яг энэ үйлдэлээрээ алтар маань за энэ бүжээ бол ер нь биш юм байна. Энэ хүүхдэн ч минийх биш юм байна. Тэгээд надаас мөнгө нэгч байгаа юм байна гэдгээ одоо тэгжил ойлгоод ах шиг байгаа. Тэгээд хонгороо 500 мянган төгрөгнөөс яриад 400 мянга 300 мянга гэдэг нэг 300 орчим мянган төгрөг бүжээд авчирч өгнө. Тэгээд бүжээг эмнэлгээс охинтоо гаргана. Тэгээд би чамд айгуу гоё байр болсон, хувийн байр гэд чи хувьдаа байртай боллоо гэд тэгснэ нэг нийтийн муухан байранд нөхөртөөгөө одоо болтоотой амт те нэг бенз улаан бенз унтсан. Тэгээд бүжээгээ байранд оруулж өгөөд айгуу муухай байранд тэгээд яаж ч боцын үйлдэлээр нь харахад бол найзтай мөнгө авчирч өгч байгаа охин бас биш л байгаа юм л да. Эмэгтэй хүнийг төрснийхэн дараа те сайхан гэрийн цэвэрлж өгөөд ямар ч жоохон одоо гэр байсандаа угааж ярьчих нэг тийм сэтгэл бол эмэгтэйнд байх ёстой шүү дээ те. Ямар ч тийм өнгөгээр ямар ч ясэн эмнэлгээс гаргасан уу гаргасан хүн харахад бол найз байна мөнгө авчирч өгсөн үү өгсөн. Тэгээд нөө бүжээгээ нийтийн байранд оруулаад үлдээж байна. За тэгээд алтрын хувьд юу болж ийнэ гэхээр 9 дугаар анги дээр алтар нөгөө буцаад ажлын шумаараа гадаад руу явцсан юм шиг байна. За тэгээд соёлоо болохоор яг л санаа бодол нийлсэн. Соёлоогийн аавын шивгчин гэх юм уу те соёлоогийн аавын ятганд орсон баяр хүү. Баяр хүүтэй нэр алтар уулздаг байхгүй 8 дугаар анги дээр нөгөө бүжээгийнхэн төлөө бас яваагүй биш явсан. Тэгээд тэр подвалд очиж уулзаад контор дээр очиж хайгаад ямар ч гэсэн хаанагааг нь олж мэдсэн штэ. Тэгээд ээж хүүгэнд ороод наа чин чиний хүүхд тишээ баяр хүүгийн хүүхэд гэсэн үгэнд нийтгээд баяр хүүтэй уулзсан. Тэгээд би чамаа яахчгүй хоёлаа ир хүн шиг ярилцъя гэдгсэн чи баяр хүн 8 дугаар анги дээр тийм би бүжээтэй унтсан гэлчдэг байхгүй юу унтаагүй жиж. Тэгээд одоо алтар бол энэ үгэнд ээжтэй итгээд баяр хүүд итгээд тэгээ одоо бол 9 дугаар ангийн дунд хэсэг дээр алтар ингээ соёлоотой вино тулгаад уугаа сууж байгаа. Тэгээ соёлоо юу ч бол одоо юу ч мдээгүй юм шиг те чиний хүүхэд эцтэй чи яагаад биш гэж байгаа энэ төр гэд тэгж байгаа. Тэгээд буцаад алтар одоо бүжээтэй биш алтар буцаад соёлоотой нийлээд гар мараа барилцаад энэ хоёртой буцаад нийлж явах шиг байна. Тэгээ соёлоо нь маш тийм сэтгэл хангалуун. Зөвхөн энэ дээр нэг юм хэлгээд те хүн ерөнхийн нэг үнээс салчаад дараагийн үнтэйгээ шууд нийлэх дэмэлээд юм шүү. За тэгээд энэ тухай та нар бодороо яг тэгэхээр алтраа соёлоо яг араар нь тавиад явж байгааг харангуйтаа бүжээ дурлаад бүжээтэй нийлцэн. За тэгээд бүжээгээс бүр айгүй том шалтгаантай өөр хүүхдтэй болоод хурим ийгээд тэгээс салангуутаа буцаа соёлоотойгоо нийлж байгаа тий. Тэгэхээр энэ ер нь зөв юм уу хүн ганцаараа байх мах гэл их олон юм байдаг шүү дээ тий. Тэгээ би бол энэ кинон дээр маш олон алдааг бол харж байгаа. Мэдээж хэрэг цаг үеийн алдаа, охтуудын ярьж байгаа үг хэллэг нь яг одооных шиг энэ төр. Гэтэ би яг таалагдсан киноноос алдаагийн төвийг гэж юусоо боддгоо. Яг энэ киногоор яг юг харуулах гэдэг юм те. Яг юу болж байгаа бол жүжигчд нь яаж жүжиглж гин. Яг энэ кинонда би орох дуртай. Түүнээс биш киноны жүжигчдийн хувийн амьдрал эсвэл яг уг хүн нь ямар вэ энтрийг нэг сонирхыг гэж боддгоо. Тэгээ энэ талаас үзэхэд бүжээгийн маань жүжиглэлт үнэхээр мундаг болж ирж байгаа. Би яг тэр хүүхдэд төрүүлээд эмнэлэгт байгаа царай мэрэг нь хараад яг миний таньдаг, миний дүү те, миний найз юм шиг надад тэгж
сэтгэл төрөөд үнэхээр мундаг энэ жүжигчт нь бүр улам мундаг жүжиглж байгаа. Тэгээд энэ нь бас нөө найруулгын арга тактик байсан байж магадгүй те. Эхэндээ бүжин бас тийм одоо охины дүрээр биднэрт гаргаад эн чинь нэг шал өөр хүн болж харагдахад илүү тийм тустай байсан болов уу гэж бодож байна.